авж байгаа менежерүүдэд зориулсан яг яавал зөв шалгалтаа үүсгэх вэ гэдэг видео хичээл орж байна. Эхлээд мэдээж хэрэг CMS-ээс ухаан менежерүүд маань материалаа татнаа. Яг зөв материалаа харж татна шүү. Би хичээл учраас туршилтын шалгалт татчихъя. За ингээд татаж оруулж ирсэн татсныхаа дараагаар яг тухайн хичээл аль ангийн ямар хичээлтэй уялдаатай юм бэ гэдгийг сонгож өгнө. За татсны дараа татсан шалгалт маань хар өнгөтэйгээр ороод ирнэ. Ард байрлах 3 цэг дээр дараад шалгалт авах гэдгийг сонгоно. За энэ дээр эхлэх дуусах хогноогоо яг зөв тохируулна. Мөн үр дүн харуулах хогноогоо зөв тохируулна. Ингээд зөв хариулт харуулах гэдгийг чеклээд энд байгаа төгсөх дэвших шалгалт гэдгийг чеклэж өгнө. Инхээр яг уу гэхээр нэг бүлгээр тохиргоо орно гэсэн үг. За зарим сургалтын менежерүүд маань ороод шалгангууд энийг чеклэхгүйгээр энд ингээд олноор нь бүлгээ сонгоцсон байна. Ингээд ирэхээр төгсөх дэвших шалгалтын дүн лүү тухайн хүүхдийн өгсөн шалгалтын дүн очдоггүй шүү. За тэнгууд энийгээ одоо чеклээд за би ч бол 7А ангиас энэ математикийн шалгалтыг авлаа гэд цагаа тохируулаад хадгална. Хадгалсан буюу тухайн шалгалтыг ангид өгсөний дараа ногоон өнгөтэй болдог. Инхээр артлын шалгалт гэсэн хэсэг рүү очиод тухайн өгсөн анги дээр шар өнгөтэйгээр харагдаж байгаа. Хүүхдүүд гүйцэтгээгүй бол шар өнгөтэй, гүйцэтгсэний дараа ногоон өнгөтэй болно. Тэгэхээр хүүхдүүд гүйцэтгээгүй шалгалтыг л устгаж болно. Яг саяны дараалалаар үүсгээгүй сургалтын менежүүд байх юм бол буруу үүсгэсэн шалгалтуудаа дараад устгаарай. За ингээд би 7А-д одоо саяны математикийн шалгалтыг өгчлөө. За тэгвэл би бүх бүлгээсээ авна гэх юм бол материал руугаа буцаж очиод тухайн шалгалтын арталт одоо би 7Б-д тохируулж өгнө. Тэхийн тулд би дахиад шалгалт авах гэж ороод төгсөх дэвших гэдгийг сонгоод 7Б ангиас сонгоно. Эхлэх дуусах хогноогоо дахин зөв шалгаж тааруулаад 7Б ангийг сонгосон бол тухайн шалгалтаа хадгалах гэж таарна. Өөрөөр хэлэх юм бол бүлэг болгоонд нэг шалгалт үүснэ гэсэн үг шүү. Тэгэхээр та нар одоо нөгөө шалгалт гэдэг хэсэг рүү очихоор жишээлбэл математик 7 гэдэг шалгалт та бүхний одоо танай сургуулийн бүлгийн тоогоор ингэж харагдаж байх ёстой гэсэн үг шүү.